Аянганд нэргүүлсэн хүний сүнс үлдэхгүй танилдаг. Нутгийн нэгэн өвгөн номчтой хууж хөөрөн суухын хажуугаар сүнсний тухай жаахан яриулчих юмсан гэж би бодож байв. Өвгөний ярьснаар хүн бүхэд сүнс байдаг. Харин аянганд нэргүүлж өгсөн хүний сүнс алга болчихдог. Үлддэггүй юм гэдэг хэмээн ярьсан юм. Яагаад гэж давчлах миний сонирхлын хариу болгож өвгөн номч нэгэн түүхийг ярьсан юм. Баруун нутагт нэгэн хараал гэхэд хараал биш, гүн ухаан гэхэд гүн ухаан биш. Сүнсээ төмөрцсөн амтан бэ гэсэн үг байдаг. Өвгөний ярьсан түүх бол энэ үгийн тайлал шиг санагдсанаас инхүү дурдсан хэрэгэлтэй. Энэ насандаа их нүгэл үлдсэн хүнийг сүнсгүй амтан, ёстой нэг сүнсээ төмөрцсөн амтантаа гэж ярьдаг нь одоо ч монголчууд бидний хар яриан дотор байж л байдаг юм. Түүхийн нэгэн эгцэхтэй үед гинлээ. Октябрийн хувьсгалаар хөөгдсөн цагаантны үлдэглүүд Монголын баруун хязгаар тагны нурууг давж амглан Монгол орн руу шунлын үдэ бүлтийлгэж сувдаг шүдээр залган орж ирж байсан цаг. Хөх дамиран Александр хэмээх Орос худалдаачинтай 8 хийдэг байж тэр үед. Самгалтайн хүрээн дээр одоогийн Тувагийн Тэсгэм районы Самгалтайн гошуун 8-ны ажлаар явж байсан хөх дамиран урт буу үрс бөөн Орос цэргүүд орж ирэн сүм хийдийг төвөөж лам нарыг тамлан зоож байгаа хараад сэтгэл нь ханаж харин тэр дээрэмчдэд тал засах маягтай толгой зохин зогсож байв. Цагааны нэг ноён түүнийг хараад хуруугаар занган дуудаж самгалтайн хүрээний нэгэн өндөр зэндааны ламыг ташуурдах тушаал болгожээ. Мэдээж цагааны ноён хөх дамиран татгалзах байх тэгвэл өөрийг нь залхаан цэрлүүлж байгаад хүчээр нүгэл хийлгэнэ гэж тооцоолжээ. Энэ нь Орос ноёны монголчуудын дунд яс хайсан бодлого байв. Гэтэл юу болсон гэж санана. Мань дамиран Орос даргын ташуурыг шүүрэн авч өвгөн ламын нүцгэн биеийг улаан ялга болтон ташуурдаж гарав. Дамиран бүр дүрдээ итгэчихсэн өвгөн ламтныг улаар нь ташуурджээ. Монгол хүнээ харийн зандалчны өмнө инхүү хайр найргүй залхаажээ. Харин цагаан зэргийн дарга түүнийг сэжиглэн харж одоо болно гэж түлхэн хойшуулгасан гэдэг. Түүнээс хойш 2 жилийн дараа 1922 оны 100 хөх дамиран нэгэн адуу малынхаа эрэлд явж байтал бөөн үл гинэт гарч ирэн аянга цахилгааны чигнжээ. Яах ийхийн зургийг хөх дамиран аянгийн гал гортглон аваад байныхаа арав дээр оруулан нэр хийлгэв. Хаширээр энэ үед ташуураа шидсэн гэдэг. Морин найсандаа чавхны чулуус үнхийж байв. Төдөлгүй дахин нэг аянгийн гал дамиранг бүслэв. Мөн л урдын адилаар энэ удаад малгайгаа хийж өгөөд бүслэлдээс гарсан байна. Энэ мэтэр бүсдэл юул байна тэр бүхнээ тайлж хитэн зогтсаар байсан ч таравхтай уудам хөдөг туултал өдий тул хам хувцас аянганд тавьж идүүлсээр морин дээр чармаа нүцгэн үлджээ. Аянгийн дуу холдох шинжтэй байснаа генет бөөгнөрн хуйлрах их хар хүчний төв дунд дамиран орж авчих шиг болжээ. Энэ удаад тэр аянганд нэргүүлж морьтойгоо хамт хуухлагдан хярвас хүнэртүүлэн хэвтжээ. Аянганд нэрвүүлсэн түүний хойдохыг уншуулах гэсэн боловч түүнд хойдын үйл хойд нас гэж үлдсэнгүй аж. Энэ бүхнийг ярьсан өвгөн номч аргагүй шүү дээ. Сүгс өдөр сүлд сүнс гэж бид ярьдаг шүү дээ. Аянгийн хурц гэрэл догшин гүйдэлд дайрагдсан амтны сүудэр нь эхэлж шатаагддаг юм гинлээ. Тэгэхээр бас сүнс нь хамт явчихж байгаа хэрэг шүү дээ гэв. Болшин дээр хачин амтантай таарч буудан хоров. 60-аад оны дундуур хангай онгон догшиг уул нуруу идэрдэс голын хөндий газруудаар ийм нэгэн домог гэвэл домог биш, үнэн гэвэл үнэмшмээргүй яриа хөөрч байжээ. Анчин даржаа химээхээр намрын сард олон хоногоор авлахаар бэлдэж хангай хайрхныхаа хишиг төмөргөн эхнэр хүүхдээ үнсэд гарч өгчээ. Даржаа бол хар багаасаа уулаар тэнэж хадаар хань хийж авсныг нь болохоор айж сандрах гихчийг мартсан нэгэн байв. Тийм болохоор өмнө нь өгүүлэх гээд домог шиг хэмээсэн зүйлийг олж харахаар болж өгвөл барьж ирэхээр дотор хүнтэйгээ ярьж тохирсон байлаа. Нөгөө ярихаас төлөөд байгаа домог шиг зүйл маань юу вэ гэвэл ийм юм. Хангай ноён нуруу өндөрлөг газарт бол урт хар хүн шиг амтан болж үзэгдэх гол мөрнүүдийн сав намдор газраар бол өнөг болж харагдах нэгэн альбан шидтэй амтан тэр нутагт бий болсон гэх яриа ихэд дэлгэрчээ. Тэр амтантай уулзаж учран балархшихсан араас нь нэхэж яваад айгаад бодсон гих төрөл бүрийн яриа янз бүрийн хүний амнаас сонсогдох боллоо. Зарим хүнд
хүүхэн хүний дүр төрхөөрч харагдсан гэнэ. Намжил гихч дунд хэрийн насны нэгэн эрийг голын хөвөөвөр хадлангийн талбайгаа эргэж явтал урт гялалтсан саатай сайр хүзүүндээ онжуулсан энэтхэг бүсгүй даллан дуудсан гэнэ. Мань ирч зүрх зоригоор нэмгэн нэгэн тул уухаан тас мориндоо ташуурууг давхижээ. Гэтэл мөнөх дорн дахны гоо үзэсгэлэнг бүрдүүлсэн бүсгүй түүнтэй зэрэгцсэн гүйж харин хөлийнхэн тавхаанаас гал маналзаж үе утаа бурх хийж байсан ч гих. Социализмын их бүтээн байгуулалтын үед хадны мангаа шиг сонсогддог байсан улсын хөрөнгө мөнгийг идэж шамшигдуулаад оргож болсон хүмүүсийн тухай аимшигт ярианд энэ бүхэн тулж очино. Тэгээд элдвээр цуурч байж хэрэгт холбогдох вэ гэсэн болгоомжлолоор энэхүү яриа ийм байдалд хүрээд зогсох билээ. Даржаа анчин нэг иймэрхүү л битүү мэдээлэл давс хужир дүрхсэн хуудуу мэдлэгтэйгээр гэрээсээ гарчээ. Хангаа дэлхий зээрэн хүнжил нөмөрсөн мэт нэлэнхүүдээ шаргалдан дүнэ ардна. Хулгар шар бараг ичиж дууссан байв. Мөнгөн хяруу завцайсан өглөө. Даржаа эртлэн босч өвсөн овоохоо үүд хаалгыг нь бэхэлж хүнсний зүйлээ элдв амтанд тулгайлуулчих вэ хэмээн нууж далдлаад мөнөөх урт хар хүн эсвэл залт шар үнэг урт сайрын алчууртай бүсгүйн аль нь болохыг хэлж мэдэхгүй амтны эрэлт морджээ. Аян замын хань болсон бууга үрж дурангаа авахаа мартсангүй. Мориндоо ташуур өгч ширүүхэн галгиулсаар нэгэн бэлчээр газар гарч ирлээ. Гэрийн эзэн өрхийн тэргүүн болоод нутаг усандаа нэр нүртэй хүний хувьд айл заахалтынхаа адуу малын байр байцыг мэдхээр өндөр хэрэгсүүрүүдийн дэргэд борноосоо бууж эргэн тойрныг тандах мэт дурандав. Тэртээ ингэрт хонин сүрэг дээшилж байгааг ажиж эцгүү хээр ийм эрт хэний хон байдаг вүлээ хэмээн уулга алттал муур шихтнах шиг нохоо ойлгох шиг хүүхд ойлгох шиг эр хүн эрмэг цалгун эсгэрэг шиг холион бантан гэмээр чимээ сонстов. Юу хэмээн чагнаарах зур моринч хамраа тачигнуулан өргөж бүсэндээ авчулсан байсан цулбуурыг суг татан давхиж одов. Гөлмөө дэрүүлэн өргөж одсон морин төдөдгүй номхорч сулдсан байдалтай шээс алдан шогшиж иржээ. Мориных нь хүзүү омлуурын доогуур нэгэн үсэрхэг нүр цухаг шиг болж даржаа гайхаж бас айсандаа ухаан алдах шахав. Тэр Карл Марксаас өөр ийм өснөөсөндөө баригдсан амтны үн дүрийг байтугай зураг батарейг ч амьдралтаа үзээгүй ажээ. Тэгснээ мөнөх ноос нүртэй амтан мориных нь их царт алдгарч сүүдийсэн өндөр саарлын болж үзэгдэхэд дотор пал хийж толгойн ус өрөвс хийлээ. Морин тэс чадах мэт чарлаж өнөөх зөвүүн саарл амтныг өршөглөж тангарав. Мөнөөх амтны хүнийг шиг урт хөл морины хурц туурайнд оногдох боловч өчүүхэнч өвдсөн цохиулсан байдал үзүүлэхгүй ажээ. Морь урд хоёр хөлөөрөө захтан хойд хоёр хөлөөрөө өсргэн өшгөлтөл зэвхий ягаан саарл амтан унах шиг бүртсхийлээ. Эзнээсээ ивэл хүсэх мэт морин дугууран иргэн. Мөнөөх зэвхий амтан хойд хоёр хөл дээр оцоод л босч ирээд даржаар улаан халзтай арилаа. Даржаа үл мэдх амтан хоёрын тулалдаан эхэллээ. Сүнсээ зайлтлайсан даржаа түүний өдөөс чулуу мөндөр болгов. Тэнсэн сум тархинд гихчээр аягийн чинээ чулуу амин газрыг нь оноо бололтой мөнөөх амтан дөрвөн хөллөж унаж тосов. Энэхэн зур даржаа сэхээ авч буугаа шүүрч аван хараалж цээжин биет нь баараггүй буудав. Ёолон гаслах чарлан халаглах мэт бүтэл зэхий хахирган дуу хатаасаар гайхал амтан чимээгүй болов. Даржаагийн хамаг биенийх нь хар хөлс асгарч амьсгаад авцжээ. Юу гэж болчих вэ хэмээн эргэлзэж ялагдсан өгтлийг тойрч үзээд мэл гайхаж цэл хөхрөв. Муу зүгийн юм хичнээн аимшиггүй хүн ч гэсэн даржаагийн толгойд орж муужран унах шахлаа. Урд хоёр хөл богино, хойд хоёр хөл урт, аргашаа гээдэн толгойтой, гар сэрээрээ бүхтөр, намхан налчгар хамартай, төгдгөр нуруутай, хавтгай цээж, шовтон бөхстэй, дуурах соотон чигтэй, Бэг Баатрих шиг нүртэй, хацрын яс товгор, намхан налчгар хамартай, хавшгар яангар ирүүтэй, даруугар том амтай, өргөн биш тухтай, улцсан ягаан зүстэй их буйдээ үсгүй, зөвхөн сүүлнийхээ үзүүрт үл мэдэг хөрөвтөр хялгсан оромтой, даржаа байтугай хинч урд өмнө нь огт үзээгүй огт төсөөлөхгүй амтан байлаа. Чихтэй юм байна гэж хизээний хинэггүй цангаараа даржаа завлан сууж галзуу улаан дүнсээ огсорч байтал өнөөх амтан гинэт амилж
гүлтгэр хоёр нүдээ цох орхоо шиг ялалзуулж дахин өндийв. Хэрэг бишцнийг даржаа мэдрэмэгц буугаа сумлан гайхлын цохонд хараалан ониллоо. Гайхал амтан урд хоёр гараараа цохоо дарж битгий бууд гэсэн шиг зовирлон гасалсаар буун дуу тас хийж түүний цохонд мэргэн тосов. Ахиад тэр өндийсэнгүй. Түүнийг чирж хүн амтан үзэг гэж улаан зам дээр гаргаж орхив. Чингэхдээ гидс хээлийг нь ажиж хавтгай өвчүүний хоёр этгээдэд тоож байгааг анзаарч им хөсрий хэмээн даржаа амандаа шивнэлээ. Бас арцгаршууд ёртгор соёо майхдуу хөлийг нь хяламхийн харахтаа чонноос арай бисрэг үнэгнээс хилт том бийтэй юм уу та гэж бодож амжив. Даржаа мориндоо аливхийн мордож бацар байна хон бадмуу бухан бүхэн чигээр дуусах хэмээн амандаа шивнээд үл мэдэг амтныг дийлсэндээ оромшиж цаашоодлоо. Нутгийнхаа ашир өвгнийг дагуулan боцож ирэхэд нөгөө сонио амтны зогсож үгүй болчихсон. Харин хэрэгсүүрийн чулуу нөхрөө ямар нэгэн амтан тэрлүү ухаж орсон байдалтай байжээ. Ёс мэдтгүү хүнд ёр халддгүй хчээр даржаа болон түүний ойр дотныхонд үүнээс болж муу юм тохиолдоогүй гэдэг. Торгонд шүглсэн хараал өсгөөг хорлжээ. Торгон Бадарч гэж цэмцгэр ганган ир социализмын үед дараг мяндагтахгуудын дургуцлыг байн хүргэдэг байв. Тэр хизээч нийгмийн тусдаа хөдөлмөрт оролцож социализмыг хурдан байгуулад дуусчихъя гэж ханцуу шамлж явсангүй. Нэг удаа сумын төвийн хүн толгойтой бүхнийг гэрээс нь хөөж гаргаад хог цэвэрлэж цементээр явган үний зам цотгох ажилд ажиллав. Мэдээж энэ нь жилийн 4 сард Ленинийн мэндэлсэн өдрөөр зохиогддог коммунист суботник юм. Торгон Бадарч энэ удаа хашаа гэрийнхээ үүд хаалгыг давхар цоожлоод ч барсангүй. Суботникт хүчээр дайшлагджээ. Манер нуртаа дургууныг шуудаа бариад гэлдэрч яв. Гэтэл өмнө нь дарж авганц хазганан гүйж хог новшиг шүүртэн цэвэрлэж тэрхүү коммунист үйлдэлтэй хөөрч баярлаж байв. Бадарч шилээ шөргөөж чавганцыг хилаан харснаа. Та юунд ингэж хазгар хөлөө хугалчих шахаж явдаг юм. Маа энэ шуудааны нөгөө өнцгөөс бариадах. Хоёулаа хөдөлж ядч байтал энэ хөнгөн хүндийн амьтад амжуулчих нь гайгүй хэмээн чавганцыг өөртөө илсүүлв. Чавганц ч хөгшөрснөөс үгсэн биш гэдэгчлэн сум аймагтаа гайхагдсан ганган эртээ мөр зэрэгцэн яваадаа бас чиг маадгар байв. Аль бүхэнд лазантад сурсан Бадарч дарь чавганцын хөл муутай нас өндөртэй болсон зэрэг төвөгтэй байдлаар өөрийгөө халахлан бие амар үлдэх зал хэрэглэж байгааг хэвлэлийн үүрийн дарга Понцог мэдээд балцсан өвгөнийг хөтлөн дарь чавганцын хажууд очоод "Даргай, та энэ хүнтэй хорссон дээр харин Ганган Бадарч зам цотгох ажил дээр очиорой" гэжээ. Энэ мэтийн жижиг сажиг ямыг авч хилцэхгүй хэмжээний эр байдлаа Бадарч их эмзэг хүн байв. Тэр нүүрнийхээ арьсанд хамаг цусаа авчирч уудалж орхив гэлтэй чиндрүүлэн уурлаж "Понцгаа, чи дандаа намайг илүү харж билүү долоож явхаа боль. Та нарын сүйд болж жилд зутгацэг замчин хизээж хүнд хэрэгтэй болохгүй. Гантай зуны баян бүрдийн шавар шиг удахгүй хатаж барзаагаад хагарч салж унах юм чинь" хэмээн үгээр дайрав. Үнэн дээр Торгон Бадарч хэлснээс биш энэ нь ёстой орой руу орсон өнөөг үг байв. Нэг удаа Торгон Бадарч хэд хичнээн төгрөгийн хөрөнгө гаргах юм тэрнийг тооцоолоод надад хариуцуулчих. Би энэ сумын төвийн гутал болгосон эс шороог өгөө гэж цардмал замтай болгоод өгье гэж сумын захиргаанд хандхад сумын төвийн бүх албан байгууллага нийлж хамтраад ч бүтэхгүй байгаа юмыг Торгон Бадарч ганцаараа хийчих юм гин улсын хөрөнгийг мангасын аманд тавьж өгөх гэж үг хэмээн хариуцлагатай албан хаагчид түүнийг гарсан хойно инээлдэж байжээ. Одоо батхад Торгон Бадарч тэр үед одоогийн зах зээлийн ухаанаар альвааг шийдэж сурсан нэгэн байж үү. Бадарч энэ удаагийн суботникт дайшлагдсандаа шарлахсан уу яасан. Маргааш нь 3 дугуйтаа асаагаад эртлэн аймгийн төв рүү гарч өгчээ. Нэг л суботник эхэлчихвэл бараг 7-10 хоног юу хийж байгаагаа ч мэдэхгүй мөртлөө албадлагын хөдөлмөр эрхэлдэг байсан тухайн үед Бадарч дараачийн суботникоос зогтсон ч байж болох юм. Торгон Бадарч дарга нар болон хинхэг сэхэтнүүдэд ад үзэгддгээс биш өсгүүчүүдийн хувьд нэр хүнд нь асар өндөр нэгэн байв. Юу гэвэл нөхөр нь хизээч авчирч өгөх нь бүхэл санаанд нь ч багтахгүй хятад торго төв торгоог Бадарч л авчирч бүсгүүчүүдийг олны өмнө нүүр улаахгүй хувцас өмсөх боломжтой болгоно.
Маргааш нь Бадарчин хаалгыг зохиход хинч гарч ирсэнгүүд аймгийн төв рүү явсан гэж Понцогт хөршин хэлжээ. Феодлын үлдэгдэл нөгөө муусaan торг хоргоогоо авчирч эхнэр хүүхнүүдийн нүдийг хужирлаж тэднийг хэрэгтэй хэрэггүй зүйлээр мэхлэх гэж байгаа юм гэж Понцог дарга зүрхий уурсаж бараг Бадарчин өмнөөс хамгийн дуулууртай үлгэр жишээч хүнийг гурлаар хийгээд тавьчихмаар аятай санаа сэтгэл нь тогтворгүйтгэж байв. Үнэхээр Торгон Бадарч аймгийн төвөөс Улаанбаатар руу нисч одсон бөгөөд хэд хоногийн дараа хуйгаар торг ам амаар нь хоргоог ачиж иржээ. Тэр үед Мао Цзэдуны зурагтай торгыг урд төршид үйлдвэрлэдэг байсан ач бас Орос Хятадын харилцаа муудаад байсан болохоор Орос хахаа дагсан Монгол бас л Хятадтай таагүй харьцах болоод байв. Гэхдээ энэ айл гурван улс гуруула коммунист чиг баримжаагаар хөгжиж байсан билээ. Эвлэлийн үүрийн дарга Понцог Торгон Бадарчин дэртлэн орж "За Бадарч минь, бид нэг нутгийн хүмүүс. Ийм болоод л би чамайг хүн шиг яваасаа гэж боддог юм. Одоо бол харин яах ч арга алга. Чи Мао Цзэдуны толгойтой торг зарж Хятадын дээрэнгүү үзлийг дэврэж байгаа чинь таагүй. Гэх мэтээр ухуулж сэнхрүүлэхээс айлгаж сүрдүүлэх гэсэн маягтай үг хэлжээ. Торгон Бадарч мөчөөгөө өгсөнгүй. Чи хэдхэн жилийн өмнө урд зүгээс наран мандлаа. Их Мао Цзэдун Хятадд төрлөө гэд дуулж явсан чинь юу вэ? Тэгж ярих юм бол би ямар тэр торгыг өөрөө хийчихсэн биш гэж амийг нь таглажээ. Понцог сүлчийн мэхээ хэрэглэж "Чи надтай юм яриад нэмэргүй. Би коммунист хүн. Намын төв хороо хүртэл заргалдах эрхтэй. Гэтэл дамын панц чинь чиний үгийг хэн сонсох юм хэмээн арахаж амийг нь асуужээ. Торгон Бадарч ёж тоохын нэмсгэлж "Чи ингэж дөвчгнэж байхаар Сүрмаагийн захиад байсан торгыг хоргоо хэмжээртэй нь хүргээд өгчих" гэжээ. Понцог дав хийтэл зочоод түүнийг нууж босоод хаалга саван гарч оджээ. Сүрмаа гэдэг нь Понцог даргын эхнэр ажээ. Понцог бол олон нийтийн газар сүржигнэж коммунист царай гаргадаг боловч эхнэрийнхээ дэргэд бол хурх шиг болдог байв. Мэдээж үүнийг Торгон Бадарч мэдлгүй яах вэ? Торгон Бадарч бол торгон дээл, торгон өмд, торгон оймсноос салдаггүй нэгэн. Удмаар ал эднийхэн ийм гялгар толгор хүмүүс байгаа юм гэж нутгийнх нь ярилцсан. Бас зарим нь эднийхний хоёр гавьжийн юм энэ Бадарчд л үлдсэн байх учиртай даа гин. Энэ юун тухай үг вэ гэвэл Бадарчин хоёр авгал амыг эсэргүүгээд баривчилж одсон гэдэг. Тэгээд л тэдний бурхан шүтэн эрдэм овдсныг Бадарчд өвдөлгдсөн байх учиртай гэж хүмүүс ярилцдаг байв. Понцог эхнэр Сүрмаага Бадарчаас битгий торог ав гэж хичнээн ятгаад нэмэр болсонгүй. Тэр зүтгэсээр байж Мао Цзэдуны зурагтай хар хөхөнгөтэй торог авчээ. Хүүхэдтэй мөнгө өгч гүйлгэж авахулахад Бадарч дуртаяа өгч явуулж Понцог түүнийг дургуулахгүй байна уу гэхэд "Юу гинвэ? Эдэн мөх эзэн хэврэг гэж байна" гэд хэлчихээрэй гэсэнгөө. Гэвч тэд энэ үгийн учрыг ойлгосонгүй. Ерөөл Дэмбэрлийн утгатай үгийг өөрчлөөд хараалын чанартай болгосныг нь хянч анзаарсангүй. Сүрмаа торгоороо дээл оюулах гэж сумын урдаа барьдаг уран жавцангаар эсгүүлж байв. Тэгсэн чинь гэнэт жавцангийн царай хачин болж барьж байсан хаачаа алдах нь холгүй алмарч орхижээ. Тэгснэ энэ торгоны хээ болгоны цаанаас цус харагдаж байна. Ер нь эд болохгүй л зүйл байна даа гэж Хэг Ёг хийсэн үг хэлжээ. Социализмд дэндүү итгэдэг Понцог Сүрмаа хоёр эхэндээ гайхаж тэнэгэлзэж байснаа "Та олон юм ярилгүй зүгээр л эсгээд оёод өг" гэжээ. Сүрмаагийн хадам ээж нь хаа газарт байдаг хэрэгт дуртай чавганцсан нарын нэгт бол энэ бүхнийг сонсоод "Сэвтэ торгоор эд хийж болдоггүй юм. Намайг багад Сэмэрхий хадгийг муу сонсон хүндээ барьдаг" гэж ярцгаадаг байсансан гэж хүч нэмэгдүүлсэн боловч түүний үгэнд хинч орсонгүй. Зуны сар гарч удаж төдөлгүй наадам болох гэж байсан болохоор Сүрмаагийн аргач үгүй биз. Тэр нутгийнхан сумаараа цусланд гарна. Сумын захиргаа эмнэлэг гээд албан газрууд гэр барьж цуслангийн байдалтай үйл ажиллагаа явуулна. Наадмын өглөө Сүрмаа баг залуу наснда үеийн охидтой хамт явж наадам үздэг байснаа дурсан дүү охинтойгоо хамт мороор наадам явах болов. Понцог бэлэн машин байхад суугаад явчихгүй. Хөдөө өссөн морин дэрэмгийн ганцхан чи юм уу гэх мэтээр хичнээн үглээд нэмэр болсонгүй. Ёстой үнэ тугал нийлүүлдэг хоёр мөнхийн үеийн орон нутгийн наадамч шудрах сайхан болдог байсан болохоор
Нудрах зангидсан нийгмийн дунд ганц харах юм бол наадам л байлаа. Сүрмаа хөнгөн явдалтай хонгор мориндоо мордонгууд ташуур өгч инээд алтан дахиулав. Дүүн түүнийг гүйцсэнгүй. Наадам болох газар 20 км-ийн зайтай тул энэ хооронд сүрмаа дүүтэйгээ хэд хэдэн удаа мориныхоо шантсыг сорж хүүхэд ахуй насныхаа баяр хөөргийг хээр хөдөөгийн анхлан агаарлууга залгих юм өрөөс болж байв. Хонгор морь толгоогоо урд хоёр хөлнийхөө завсар оруулагчхан тонгоож ирээд цаглан хурдлах нь хажуунаас харсан хинээч нүдэнд Казбек тамхины зураг шиг харагдана. Энэ омглон бас хүү баяр хөөр бэлгсэн агшин удаан үргэлжилсэнгүй. Түүний амьдралын ийм торгон агшныг мөнхийн цаг хугацаанаас огтлон авах гэсэн шиг сүрмаагийн урд нэгэн гүнзгий жалга шүдээ яр зайлгах араатан аврах том амлагва харлаж байв. Төдөлгүй тэр жалга бүсгүйг залгиж орхив. Сүрмаа морьтойгоо харваж унаад нас баржээ. Хүн бүхэнд гоё инээд баясал аз шаргалаар бэлгсэн ганган хувцас өмсөж наадмын өдөр эвлэлийн үрийн дарга бунцаг хайрт ихнэрээсээ хагтсан ажээ. Түүнээс хойш хар хөх торгон дээлтэй бүсгүй хүн амтан олон цугласан газруудаар үзэгдэх болсон гих жиг жуг яриа нутгийнхны ам дамжих болов. Энэ нь ч Понцгийн чихэнд хүрчээ. Тэр хүмүүсийн өмнө өөрөө буруутай мэт айн хулчиж явдаг байлаа. Нэг өдөр торгон бадарч Понцогтой таарахтаа эдэн мөнх эзэн нь хэврэг хорвоо юм да гэж эмгэнлийг нь хуваалцаж сэтгэлийг нь зассан гэдэг.